Одоо Дэнжимянгаар яваад би 2 сарын хатад төлөв зээлийг аваад сая хэдэн төгрөг дээр би 611 мянгаар би мах аваад бараа уйлах шахаж байна. Би уйлсан бараг. Би Монгол хүн, би амьд явах хэрэгтэй. Би өвс идэж уус уухгүй шүү дээ. Тийм үстэй. Яагаад энэ махан ингээд хаанаас үүсч вэ? Энэ их үн хаанаас гараадгүй их үүсвэрийн ололтоо. Цаад нөгөө эсний оол гэдэг шиг. Энэ яагаад анх 10 хэдэн мянга, 8 мянга, 9 мянга байсан бах юунаас болоод үүсч вэ? Та нар ямар ч уг үнсийг олоогүй ээжиж юм нэмэгдээд тэр ганцхан манайхалт нэмэгдэхгүй байна гэдээ ингээд солиороо явж явах тийм шаардлага байхгүй шүү дээ. Өнөөдөр ядарч штэ өгчүүлж би сая энэгээр яваад харахад орж ирээл мах хэдүү 24 23 гэхээр бүр ингээд өвчийгээд хөөх аймтай бараг л одоо яана би нэг ганцхан юм өрөөд мах дийлэхгүй мэн нэг ганц юу авчин тэр та нар байна штэ өөр хөөхөд энэ хөгчүүлээ хайрл Монгол улсын чинь өнөөдөр та нар 120 сургуультай их хурд гараад ингээд тансгалаад яваад идэх тэр алтан халдвар зуугаад төрсөн юм шиг хүмүүс чинь өнөөдөр энэ олон хөгжүүлийнхаа хүчин тэр сайхан бий болгож өгсөн юм дээр үлдчихэд яагаад үлсгээд байгаа юм? Яагаад биднийг ядраагаад байгаа? Яагаад өнөөдөр би улсад ажил тийш өчтөө болов төрүүлж өсгчээд би өнөөдөр мах авах гээд уйлаа явж явах хэрэгтэй иргий. Та нар өнөөдөр 24 мянгаар ингээд энэ дээр ард ирдээ зарч чадсан юм бол гадаад руу мах гардаг ин тэрийг 70 80 мянгаар зараач. Өндөр доллараар зараач. Ягаад Монгол улс чинь гадагшаага ингээ экспорт дандаа импортоор ингээд юм авч идэг тийм балаарч тийм газар юм.